бүтэц суралт оролцогч та бүхний өнөөдрийн амлалыг айлтгая. За миний итгэл бол энэ далай бүмний нутгийн даяар далдартай эрдэмтэн академик хорлоогийн самбилтын дэв гэсэн сэдвтэй итгэл байна. За энэ хорлоогийн самбилтын дэв гэдэг хүн бол энэ далай бүмний хушуу буюу одоогийн Баян өндөр сумын нутагт төрсэн манай аман зохиол судлал, зан үйл судлал, за утга зохиолын нэр шүүмжлэгч, дэлхийд дахинаа бол мэрэгжлийн эрдэмтдээс маш өндөр үнэлгээ авсан ийм эрдэмтэн байдаг. За энэ нутгийн бахархан дурай хүн энэ хорлоогийн самбилтын дэв гэж хүний тухайн бяцхан танилцуулъя гэж бодсон юм аа. За хорлоогийн самбилтын дэв бол 1945 онд энэ Баян өндөр сумын нутагт төрсэн. За түүний намтар нь бол энэ байна. Нутгаас нь нэлийн баг гарсан 7 наснда энэ нутгаас гарч Улаанбаатар хотод очиж амьдэрсэн. За ингээд 1963 онд Улаанбаатар хотод 20 дугаар арван жилийн дунд сургууль төгссөн. За 1971 онд Монгол Улсын их сургуулийн Монгол хэл уран зохиолын ангид төгсөж, за ингээд Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнд эрдэм хэлний ажилтнаас орсноос хойш насан эцэстэх хүртлээр тэр байгууллагад зээлтрийн захирал гэж ийм нэр хүндтэй албыг хашиж байсан ийм хүн байна. За энэ хүн бол Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн буюу академич, Оросын холбооны улсын Петрийн академич хэрэгэмтэй ийм хүн байна. За энэ Петрийн академич хэрэгмийг авсан бол Монголд нэн цөөхөн байдаг. За тэр цөөхөн хүний нэг бол академич, ялангуяа хэл бичиг утга зохиолын салбараас хүн аваагүй байдаг. За түүнийг бол академич самбилтын дэв хүртсэн ийм хүн байдаг юм аа. За энэ академичийн тухай ярихын өмнө бол энэ төрсөн бөөр гэдэг юм нэлээд анхаарал татж байгаа мэргэжлийн эрдэмтэд бидний. За самбилтын дэвийн ээж бол хорлоо гэж хүн байсан. За самбилтын дэв бол 1945 онд Өвөрхөнгай аймгийн Батхан сумын нутаг Батхан уулын нэгэн аманд голын илс нь алт шиг ялалтсан газар Чойжгийн 7 дахь ууланд төрсөн юм а гэж ярьсан байдаг. За саяын хүмүүсийн ихтгэл дурдсанаар 47 онд Батхан сум байгуулагдсан юм шиг би сонслоо. За энэ хооронд бас жоохон зөрөө гарч байгаа шиг байна. За тэгвэл доктор профессор Лочин бол 7 дугаар сарын 15-ны өдөр 1944 оны Баян өндөр сумын нутаг Наран гэдэг газар төрсөн гэж бичсэн байдаг. Харин Дүндээ Жамсангаа бол бүрд Баян өндрийн заагаар байдаг гэсэн байгаа юм. За тэгвэл самбилтын дэв академичтэй тоглож ирсэн хамаатны хүн болох доктор Ширсэлтийн эзэн давирчлахаар бид бол нэг Монголын төв зэгт үйлжиж тоглож өссөн. За манай бол хүйсийн үйлжүүлэлээр самбилтын дэв баруун тийшээ саагалтын газар өндөр толгой гэдэг ууцсан дээр үйлждэг байсан гэж хэлсэн байна. Тэгэхээр энэ одоо хаана байдгийг тийм ээ тэр төрсэн гэрийнхэн бууцыг олж тэмдэгжүүлэх ажил хийсэн байна уу? Эгийг бол арцаа авахгүй энэ хүний төрсэн бөөрийг тэмдэгжүүлэх хэрэгтэй юм байна гэсэн ийм саналтай байна. За түүний дараа бол энэ далай бүмний нутгийн хүү гэж. За энэ би ихтгэлийн ингэж нэрлсэн учраас ямар учраас ингэсэн гэхээр зэрэг энэ Монгол улсын төрийн дуу бид хурлын ихэнд дуулсан сонгоо байсан. Тэгэл дүндээ бидний яриа нэг сэдвийн төрийн дуу руу ороод явсан чинь Дүндээ Жамсангаа ярьж байна. За би төрийн ордонд явж байгаад тэгээд самбилтын дэв академичтэй таарлаа. Тэгээд бид хоёр яриад байжсэн чинь яасан ч юм төрийн дуулын өмнө ороод явчихлаа. Тэгсэн самбилтын дэв тэгж инээж байна. Баяр тэр далай их дээдсийн гэгээн үлс гэдэг чинь манай хушууны нутаг шүү дээ. Ямар ч байсан энэ үгийг оруулаад авлаа хоны юм ярьж инээж ийсэн гэсэн тийм. Тэгээд тэр төрийн дуулыг үгийг өөрчлөх тийм комисс гарч ирсэн. Тэнд бол самбилтын дэв академич ажиллаж исэн юм лээ. Зүгээр яг хушууны нутгийнхаа үгийн нэрийг оруулах мэдээ зөвтөөг олон хүн байдаг тийм. Гэхдээ энэ нэрэнд бол их олзуурхаж өөрөө тэр хошуу хотлоо гэж боддог байсан гэдэг мэдэгдэж байна шүү дээ тийм ээ. Тэгээ энэ бол та бүхэнд ингээд сонирхолтой ярьсан юм аа. За нутаг орноо бол боддог хүн байсан гэж боддог хүн байсан. Тэр хэдий 7 наснда гарсан ч гэсэн төрсөн бөөр нутаг орноо бол их боддог байсан. За нэг удаа би 2004 онд захирлын өрөөнд орсон. Гэтэл энэ захирал нэг хүнтэй яриа сууж ирсэн. Тэр хоёр хоорондоо ярьж хаад тэгж байна. Нэг өдөр манай өрөөнд Ганбаатар арслаа ороод ирлээ. За ингээд сая мэдсэн чинь Ганбаатар арслан хоёулаа энэ төрсэн нутаг усныхаа талаар Баян өндөр сумдаа ард түмэд хэрэгтэй юм хиймээр байна гэж ингэж орж ирдэг би гайхсан гэж ярьж ирсэн. Тэгээд ер нь самбилтын дэв академичийн ийм л хүн байсан. Тэгээд одоо хэл зохиолын хүрээлэнгийн өрөөнд тэр Улаанбаатарын дэнгэр доор оюуны хүчтэн
орлогын самбилтын төв одоо бие чадлын их хүчтэн Ганбаатар Арслан хоёр бол төрсөн нутгийнхаа тухай яриад суудж байсан юм билээ шүү. Тэгээд ийм нутаг амьтаа хүн байлаа манай академич самбилтын төв бол. За энэ хүн бол яагаад ингэж алдарсан, яагаад даяарт алдартай вэ гэдэг талаар бяцхан хэлье. Тэгэхээр яг хэвлэгдсэн тохиолдлоор нь аваад үзвэл самбилтын төв академичуд 829 бүтээл хэвлүүлсэн байна. Энэ дотор нь зарим нэг бүтээл байхгүй шүү гэж хүмүүс бичсэн харагдаж байсан. За тэр бүгдийг нийлүүлвэл 830 нэлээд гаруй ийм бүтээл төөрөвсөн хүн байна. За энэ дотор бол яг бие дааж өөрийн нэрээр ганц зохиогчтой хэвлүүлсэн ном бол 49 ном байна. За хамтын бүтээл бол 20 байна. За ямар ч байсан самбилтын төвч 2006 оны би 60 насллаа 61 ном гарлаа гэж ярьдаг байсан. Тэгээд тэр нь бол үнэн ер нь тоог нэмээд үзэхээр 61 байтугай болж байна шүү дээ тийм ээ. Иймэрхүү байгаа юм. Тэгээд бүтээлүүдийн сэдв чиглэлээр нь аваад үзвэл ам зохиол судлал, зан үйл судлал, уран зохиолын судлал шүүмж, соёлын иргэншил судлал, ардын зурган хөгжүүлэх ухаан, нийтлэл, ном зүй, шүлэг яруу найр гэсэн ийм чиглэлээр бүтээл төрүүлээ гаргасан ба. За энэ бүтээлүүд нь энд байна. Энэ үзэсгэлэнгийн танхимд самбилтын төв академич нэлээд олон бүтээл нь тавигдсан байгаа та бүхэн харж байна тийм ээ. Тэгэхээр энэ олон ингэж бүтээл төрүүлсэн. Тэр 61 номууд нь нэг иймэрхүү хацаатай байгаа. Дэлхийн Монгол судлал алдартай эрдэмтэн гэж байна. Тэгэхээр самбилтын төв академич аман зохиол, зан үйл, уран зохиолын судал шүүмжил гэсэн юм бол яг энэ тэнцүү төрүүлсэн. Ер нь аль ч чиглэлийн нотогдсон энэгээр нь илүү төрүүлсэн гэсэн юм бол байхгүй. Тиймэрхүү эрдэмтэн байдаг. Тэгээд одоо Монголын зохиолчид, улс төрчид, судлаа шүүмж багш гээд хамаг сайжруулаас их өндөр үнэлгээ авсан. Хамаг сайжруулаас гэж байгаа шүү дээ. Ийм үнэлгээ авсан болохоор тэр хүмүүс зүгээр хуурай, худлаа бол магтаагүй байдаг тийм ээ. Яг бүтээл төрүүлэх болцтойгоор шинжлэх ухаан энэ судлаа шинжилгээний салбарт ямар хувь нэмэр оруулсан бэ гэдгийг тэр хүмүүс их өндөр үнэлж ингэж тэмдэглэсэн байдаг. За тэр бүхнийг бол танилцуулбал нэлээд цаг орно. Ер нь бол нэг ийм хүн. За үндсэн чиглэл нь бол аман зохиол судлаач хүн. Энэ бол 1971 онд улсын их сургууль төсөөл хэл зохиолын үрээлэнд орсон. 71 онд бүтээл хэвлүүлээд түүнээс хойш 2006 он хүртэл аман зохиол судлаар тасралтгүй бүтээл төрөвсөн. За 1978 онд энэ Монгол хөрмийн яруу найргийн төрөл зүйл гэдэг сэдвээр хэлбэрчийн ухааны дэд эрдэмтдийн зэрэг хамгаалсан байдаг. За үүнээс хойш бол ингээд бүтээл төрүүлэх нэг нийтдээ 50 орчим хувь нь аман зохиол судлалын бүтээл байдаг. За энэ хүн аман зохиол судлал юу хийсэн бэ гэдэг талаар өгүүлэхэд за ер нь энэ Монгол аман зохиол судлалыг тогтолцоотой шинжлэх ухаан болгох хамгийн гол үүрэг гүйцэтгсэн. За 1978 оны байдлаар бол энэ Монгол аман зохиолын ерөнхийдөө төрөл зүйлийг нь ялгаад нэг дээжлээд хэвлүүлсэн байсан. Яг онлын ойлголт нь бол дутмаг байсан. За энэ дээжл хэвлүүлсэн бүтээлийг бол манай Цэрэн Содонбай, Гаданбай хийсэн. Яг энэ хүмүүсийн залгамжуулж гарч ирээд 1988 энэ хүмүүстэй хамтраад Монгол ардын аман зохиол гэсэн онлын сургалтыг бичсэн. За үүнээс хойш энэ онлын сургалт Монголд гараагүй. Ерөнхийдөө аман зохиолын онлын ойлголт маш бүтээг явж байсан. Энэ бүтээлд 16 төрлийн төрөл зүйлийг хүчнээс 12-ийн самбилтын төв академич дангаар амжсан байдаг. Ингээд одоо Монгол улсад аман зохиол судлал тогтолцоотой шинжлэх ухаан болж түүнээс хойш мэрэгжлийн аман зохиол судлаачдыг бэлтгэх хөрс өөрийг бүрдүүлсэн ийм хүн байдаг. Ингээ 200 орчим жил Монгол аман зохиолыг дэлхийн эрдэмтэд судлаад ерөнхийдөө нэг дээжлийн хэвлүүлэх, сурвалжин тэмдэглэх ажлын хэмжээнд явж байсан бол одоо ингээд самбилтын төв үед жинхэнэ шинжлэх ухаан болох тгээ болсон юм аа. За түүний дараа нэг хийсэн гол ажил ингээд аман зохиол судлааны дээр онлынхаа ойлголтыг томьёолоод гаргаад ирсэн. Одоо тэгвэл тэр онлын ойлголт жишээлбэл та үлгэр гэж хэллээ, дуу гэж хэллээ, онцлог гэж хэллээ. Яг тэр онцлог чинь хэр зэрэг юм бэ гэдэг. Монголчууд хитэн онцлогтой юм. Тэр онцлог гэдэг чинь юу юм? За хууч яриа гэдэг чинь юу юм гэдгийг яг хүмүүсийн ширээн дээр ингэж хүргэх шаардлагатай байсан. Энэ ажил хүлээгдээд байсан байхгүй. Тэгэхээр үүнийг гүйцэтгүүлэхэд хэл зохиолын хүрээлэн 1982 оноос эхлээд Монгол ардын аман зохиолын чуулган гэдэг ийм сургуулийг гаргасан. За энэ сургуулийг 1990 он хүртэл 12 бот гаргасны 6-гийн самбилтын төв академич гаргацсан байдаг. Ингээд 90 онтой залгахаар зэрэг энэ ажил болон хөрөнгө мөнгөний гачаад нийгмийн тогтолцооны өөрчлөлтөөс болоод зогссон. Харин 1999 оноос эхлээд академик самбилтын төв үргэлжлүүлээд ингээд хэвлүүлсэн байдаг. Тэгээд энэ ажил зөвхөн өөрөө дээжлийн хэвлэлээ зогсохгүй хүмүүсийн анхаарлыг хандуулж татан оролцуулах ажил хийснээр одоо энэ аман зохиолын чуулган 45 бот гарчаад байна. Ийм гавьяатай хүн. Тэгээд бусад бүтээлүүдтэй самбилтын төв академич аман зохиолын дотоод агуулгын үнцгийг нэвтэрч орсон. Энэ талаар их юм ярих боловч энэ цаг хугацаанд батлахгүй. Түүний дараагийн ажил уран зохиолын судлал шүүмж. Энэ судлал шүүмжид бас шинэ шам татсан.
1958 онд манай төгсгөл онлын товчгож гадамгой түүнээс хойш тийм ном бол гараагүй байсан. 1970-аад оны үед болохоор тухайн үед энэ Монгол улс зохиолчтой их дэмждэг ном бүтээлийн хэвлүүлдэг үнгүй тийм ээ их өндөр шан харамж өгдөг байсан тоглоод зохиолчдод маш олноор гарч ирсэн. Зохиол бүтээлүүд одоо нэг хур асгаж байгаа юм шиг их Монгол бичигдэж байсан шүү дээ. Тэр дотор мэрэгжлийн чиг өрөмжтэй шүүмжлэж гарч ирж сайн сарын ялах нь хамгийн чухал байхгүй. Юу нь мэддэхгүй нэг хоорон шиг юм яваад иж болохгүй байсан. Тэгээ мэрэгжлийн шүүмжлэгчд дутуу байна. Мэрэгжлийн тэгсэн самбилтын дэд бол яг цаг үеийн шаардлагаар өөрөө гарч ирээд тэр 60 70 80 90 оны үед бол ерөөсөө утга зохиолын судал шүүмжлэх үндсэн өнгөлийг тодорхойлж авсан. Ийм юм байт. 1990 он нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн бүх юм оронгоор өөрчлөгдөхгүй. За одоо ингээд бүх юм ингээд замрааг болсон. Төдөөгаа бол тэгж тэмдэглэсэн байгаа шүү. Энэ шүүмжлэгчид бол нэг хэсэг чанга дугаараар тэгээд таг болцсон. Ягаад гэвэл нөгөө уучин социалистчиг баримж шал уруулчихгүй. Тэгсэн академич самбилтын бол 1902 он нийгмийн шинжилтийн үеийн уран зохиол гэж бичиж гараад ирсэн. Ингээд нийтдээ 30 гаруй жил Монголын орчин үеийн уран зохиолын судал шүүмжлийн өнгийг тодорхойлж явсан ийм хүн байгаамаа. Зан үйл судлал. За Монгол самбилтын гэж хүн бол ямар чиглэл мэрэгсэн хүн бэ гэдэг одоо намтар дээр анкет дээр нь тодорхойлдог гэвэл энэ бол аман зохиол зан үйл судлаач хүн байсан. Хэл уран зохиолын анги төгссөн боловч юу руу орсон. Зан үйл судлал ёс заншил судлал руу гүнзгий нэвтэрч орсон. Тэгээд Монгол аман зохиол болон зан үйлийн холбооны асуудлаар тэр хүн бол хамаг нэг сэдвт болсон судалгааны номыг зан үйл судлаараа гаргасан байдаг. За жишээлбэл энэ малчин ардын зан үйлийн уламжлал Өрх гэрийн Монгол ёсон Монгол зан үйл аман зохиолын харьцуулсан судалгаа Монгол зан үйл баяр ёслолын төвчөн таавдан гарч ийн тэнэг ийм бүтээлүүд гаргасан. За энэ бүтээлийн 30 орчим хувь нь бол цэвэр зан үйлээр ялангуяа Монгол аман зохиол доктор хатгалагдсан зан үйлийн элементийг илрүүлж нээж гаргах явдал чиглэлээр үл хамгийн гол ажил хийсэн ийм юм байдаг юм. Нийтлэл. За энэ бол одоо их анхаарал татсан ажил 1990 оноос эхлээд нийтлэлийг бичсэн билээ. Улс төр соёл боловсрол их өргөн хүрээтэй нийтлэлийг бичсэн. За тэр нийтлэлүүд нь бол их хурцтай ч оновчтой цэц сайтай тийм нэрлдэг. За тэгээ одоогор бол бид нар мэдээж нэг сэдв гарч ирээд сошиалар шуугчж байгаа тийм ээ. Тэгвэл тийм. За ойлголаа. Тэгээд тэр үед тэр шуугж байгаа асуудлаар яг хариулт өгөх нийтлэл хэн бичдэг вэ? Самбилт энд бичдэг. Тэр хүний бичсэн нийтлэлийг уншихад хүмүүс өстө нэг гэж ангаж чадахгүй болдог гэсэн. Тийм цэцтэй, тийм үнэн мэдлэгийг ингэж гаргаж чаддаг байсан. Тийм учраас ингээд ард түмний анхаарлыг татсан нийтлэл нь бүр их олон хүнд хүрсэн. За тэгээд нэг удаа одоо би их санаж 2002 онд улсын хурлын дараа төмөр очирын цан хэлбэрийн малгай наадмаар өмссөн чинь нөгөөдгийн чинь шүүмжлэл яг шуугаад хэлсэн шүү. Тэгээд одоо нөгөөх нь эсрэг бичих хүн байхгүй. Тэгээд самбилт энд байх гэм чинь даалгавар болж ирж ирсэн. Тэгээд одоо мандах төрийн билэгдэл малгай нэгэн жим гэдэг нэг өгүүл бичсэн. Тэр өгүүлээ маш олон удаа зассан байх гэж бодсон байж идэг байсан. Тэгээд тэр шүүмжлэл гараад тэр шүүмжлэлээс нам дарагдаж байсан. Ийм хүн байдаг. Тэгэхээр зэрэг энэ хүнийг бол дүндээж онцгой тэгж хэлсэн байдаг юм билээ. Энэ олон нуурын голоос ундрахтай ширгэшгүй болох гэж хэлсэн. Үнэхээр тийм хүн байсан. Энэ баян өндөрчүүдийн бол оюун ухаан цэц билгийн манлай болсон. Түүнийг бол яруудад илэрхийлж чадсан нэг ийм хүн байна. Тэгэхээр энэ академич самбилт эндвийн утгын тав хүндээ одоо өнөөдрийн мэндийг хүргээд тэгээ цаашдаа энэ академич алдаршуулах за сургууль мургуулаа одоо цааш нь нэрмжид болох ийм байдаг бол энэ хүний алдаршуулах ажлыг тав хүн хийвэл зүгээр байна гэсэн үгийг төгсгөлтөнд хэлэх нь өсвөл хэлье. За та бүхэн баярлалаа.